сайн байна уу? M-Home гэр ахуйн үйлчилгээний аппликейшны үйлчилгээ үзүүлэгчийн хэсгийг танилцуулах гэж байна. За тэгэхээр та апп-ыг нээхэд бүртгэл үүсгэх шаардлагагүйгээр үргэлжлүүлэх боломжтой. 40 гаруймаар гэсэн үг. За захиалга хийхин тулд мэдээж нэвтрэх олон бүртгүүл хөллөлийн хэрэгтэй. Бүртгүүлэх дээр дарахад хэрэглэгч болон үйлчилгээ үзүүлэгч статусын аль нэгийг сонгоод үргэлжлүүлнэ. Тэгэхээр аппликейшн маань одоогоор аль хэдийн Firebase-тэйгээ холбогдсон байгаа учраас цаг хэмнэх үүднээс аль хэдийн бүртгэл үүсгэсэн байгаа нууц үг болон утасны дугаараараа нэвтэрч оръё. За нэвтрээд орлоо. Миний өмнө бүртгэл үүсгэхдээ оруулсан нэр маань харагдаж байна. Ингээд за одоогоор үйлчилгээ үзүүлэгчийн хэсэг дээр нэвсэн гол зүйлүүд маань юу вэ гэвэл үйлчилүүлэгч маань profile руугаа ороход үйлчилгээ үзүүлэгч болох гэд шууд дэлгэц харагдана. Энэ дээр дарахад анкетыг шууд эхлүүлэх боломжтой. За мөн түншлэг гэж зис нэмсэн байгаа. За ийшээ ороход үйлчилгээ үзүүлэгч болсноор ямар давуу талтай, яагаад манайхтай хамтран ажиллах вэ? Хэрхэн бүртгэлээ үүсгэж баталгаажуулж ингэж үйлчилгээ үзүүлэгчийн карьераа эхлүүлэх вэ? Мөн манай дээр үйлчилгээ үзүүлэгч болсон хүмүүсийн сэтгэгдлийг бас харснаар шийдвэр гаргаад өргөдлөө гаргах боломжтой. За анкетинг хэсэг бол үйлчилгээ үзүүлэгчийн хэсэгт хамгийн чухал зүйл бөгөөд хувийн болон мэргэжлийн мэдээллээс бүрдэн мөн мэргэжлийн гэрчлэгээ баталгаажуулах бид нар шаардна. За мөн 90-с дээш оноо бол шууд анкет маань батлагдаж гэн гэж бидэнд үзээд анкетаа эхлүүлнэ. За өмнө нь үйлчлүүлэгчээр бүртгэл үүсгэхэд ашигласан байсан нэр аваг утасны дугаар маань харагдаж байна. Үүнийг мөн өөрчилж болно. За мөн гэрийн хаяг маань өмнө бүртгэл үүсгэхдээ мөн үйлчлүүлэгч байх үедээ ашиглаж байсан гэрийн хаяг маань харагдана. За төрсөн он сараны бэлтээр оруулж өгнө. Мэргэжлийн мэдээлэл маань эндээс эхэлж байна. Туршлага өмнө компанид ажиллаж байсан бол тийм ямар компани бичнэ үгүй бол юм байгаа. За мэргэжлийн гэрчлэгнүүдийг ерөнхий байдлаар хэд хэдэн гэрчлэгийг оруулж өгсөн. Мөн байхгүй байгаа гэрчлэгийг гар аргаар бичиж оруулж болно. За гэрчлэгээний дугаарыг мөн бичээд оруулна. Хүчинтэй хугацаа мэдээж одоогийнхоос ирээдүйд цаг дээр байх учраас 2030 оны 1 сар хүртэл хүчинтэй сонгоод өгнө. За иргэний үнэлгээний дугаарыг бас гараар бичээд оруулаад өгье. За дараагийн нэмэлт хэсэг дээр өөрийн танилцуулга гэдэг хэсэг байгаа. Тэгэхээр та үйлчилгээ үзүүлэгч болсноор үйлчлүүлэгч таны үйлчлэгээ яагаад сонгох вэ? Таны ингээд өөрийн танилцуулга болон өөрийн чинь мэргэжлийн профайл хэсэг дээр байх био хэсгийг оруулж өгч байгаа. За тэгэхээр бичээд оруулчих. За үйлчлэгээ үзүүлэх бүсээ хан уул дүрэг, баян гол дүрэг гэж сонгоод өгнө. Нэмэлт мэдлэг буюу англиар харилцах боломжтой юу? Зэргийг хараад өгнө. За анкетыг шалгахдаа анкетын дүн харагдаж байна. Бидний бүгсэн талбарууд болон тухайн талбараас авсан оноонууд маань харагдаж байгаа. За ингээд баталгаажуулах давч дарахад анкет 90 ононоос 90%-аас дээш оноо авсан учраас анкет батлагдчихад үйлчилгээ үзүүлэгчээр ажиллах боломжтой болно гэсэн үг. За тэнгууд шууд бидний өмнө харж ирсэн түншлэл зис маань ийм үйлчилгээ үзүүлэгчид зориулсан ийм хяналтын ерөөхдөө зис болж ирж байна гэсэн үг.